Залуу уран бүтээлч Сэрсэн Дэмэд бүжигчин дуучин мэрэгжилтэй. Тэрээр хатуу хуларааны өдрүүдэд цагаа үр бүтээлтэй ашиглаж ширмэж ширдэг ойж эхлээд байна. Уран бүтээлээ төр завсарлаж амрах хугацаанд эхний ээлжинд гэртээ ширдэг оёо тавьчихъя гэсэн зорилго тавьжээ. Хүмүүр гэртээ байгаа энэ хугацаа бол ямар нэг авьяасаа хөгжүүлэх, шинэ бүхнийг туршиж үзэх боломж юм а хэмээн хэрж байлаа. Үндэсний энэ гар урлал гэдэг маань эн чинь өөрөө нөгөө нэг айгүй хууддаг, үе дамждаг тийм ээ. Ядаж би ингээд хийгээд тавьчих юм бол өөр хожид маань ч гэсэн үлддэг ч юм уу. Тэр талаас бол надад хэрэгтэй. Өөрөө бас одоо ингээл 20-50 дөнгөд одоо ингээл дуу уран бүтээлээгээ явчихна. Би ч бас урд нь нөгөө бас дээл ойж сурч байла. Бас нэг одоо бол бас нэг зүгээр байхгүй бас нэг өөр хөлттэй бас нэг дээл хувцсыг хийгээд өчтдөг ч юм уу тийм. 20-тай байгаа энэ үедээ бол цагийг маш их зөв ашиглаад гарын дор байгаа бүх материалаар одоо юм болохгүй юм гэж бол миний хувьд бол байхгүй гэж ойлгодог. Эхний ээлжинд болохоор тахимаар орж байсан. Харин энэ бол залуу ээж хонгор зулын нэгсэн хүүхдийн тоглоом. Тэр 4 жилийн өмнөөс гэртээ хүүхдээ харж байхдаа энэ санаагаа олжээ. Анхандаа санснаар болж өгөхгүй хэцүү байсан ч аажмаар сайжруулсаар хонгорхон үрс нэртэй өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ бий болгож чадсан байна. Өмнө нь үндсэн ажлынхаа хажуугаар тоглоомоо нэгтгэх байсан бол одоо өдрийн турш энэ тоглоомоо хийхэд цаг заваа зориулах болжээ. Тэгэхээр хүүхдээ харж байгаа тий хажуугаар нэгж байгаа учраас цагийн хуваарилт хэрэгтэй болдог байхгүй юу? Миний тоглоом ямар болох бол тэр хүндээ очиход ямар байх бол гэдэгтээ одоо шантрахаараа тэрийгэ боддог байхгүй юу? Тоглоомнуудаа өргөжлүүлээд олон төрөл болгоод уралдантай болохыг амирх хүсдэг. Уралдантай байвал миний уралдангаар хүүхдүүд ороод зочлоод дуртай тоглоом аваад тоглох. Заавал тэднэр мөнгө төлөөд худалдаж авах биш. Орж ирээд тоглож байгаа цагийг өр бүтээлтэй өнгөрөөгд гардаг байгаасаа гэж үздэг. Мэдлэг чадвараа дээшлүүлж эрүүл мэнд бие болдрын хөгжилтөд анхаарч байгаа сайн жишээч олон байна. Дуучин энх эрдэнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж илүүдэл жингээсээ салж чадсан байна. Тууштай байсныхаа үр дүнд 96 кг-аас 76 болж хэвийн жиндээ очжээ. 10 гаруй жил ерөнхийдөө ингээл цодгор гистэй 91 жингээ багасганаа их жоохон амархан юм их айхалдаг юм байна. Тэгээ ингээл ийм зөөрүүд мэддээд байхаар ер нь л босгоо байцсан юм байна да. Ер нь дасгал хөдөлгөөн хийх ёстой юм байна гэж бодож явсаар юм байгаа л сая 20 цэрийн яг дэглэлийн үед яг сайхан гэр орон морондоо байж таарлаа шүү дээ тийм ээ. За энэ үеийг бас ашиглаад авъя. Энэ үед л одоо өөрийгөө бас нэг ялан дийлэх юм ийг л хийгээд авах юм бол эхний нэг сараалд авчихл юм бол цаашаа бол гайгүй ер нь хүмүүс өөрөө тэр нь ингээд нэхэгдээд ер нь дасгал хиймээр санагдаад ер нь болдог ер нь тийм. Дасгал хийж нэгт эрүүл мэндийн одоо бодъё. Хоёр дахь юм бол сайхан дархлаагаа дэмжиж бас эрүүл Монгол байя л гэж залуучуудаас уриалж байна. Найзууд гэр гэрээсээ цахимаар холбогдож хэлний мэдлэг, хувь хүний хөгжилдөө анхаарч байна. Олуулаа нэгэн зэрэг хэмжиж болохыг зорилго тавьж багаар ажилласнаар үр дүн сайтай байдаг гэж байлаа. За бидний тухайд гэх юм бол 30 өдрийн чаленжийг зарлаад за тэгээд тэр чаленжта 5-аас 6 тийм таск буюу даалгавруудыг оруулаад тэгээ өдөртөө 6-аар баталгаажуулаад явдаг байгаа. Ганцаараа ажилласнаас багаараа ажиллах юм бол мотивац буюу нөгөө сэтэл төрнө. За би тухайн хүнтэй өөрийгөө бас хүн чинь бусдаа харьцуулах замаар бас суралцж яадаг. Ийхүү залуус гэртээ байх хугацаагаа боломж болгон ашиглаж өөрсдөө тал бүрээр хөгжүүлж байна. Өөрийгөө дайчилж тодорхой зорилго тавьж чадвал хинч ямар ч нөхцөлд хүссэндээ хүрч болдгийм ах хэмээн тэдэрж байсан юм а.